Хүмүүс бүхэл амьдралынхаа турш өөрт нь хичнээн сөргөөр нөлөөлөхийг мэдэлгүйгээр өөрийгөө бусадтай харьцуулсаар байдаг. Өөрөөсөө доогуур нэгэнтэй өөрийгөө харьцуулснаар одоо байгаадаа сэтгэл ханаж, өөрийнхөө бүрэн боломжинд хүртлээ өсөж дээшлэх хүсэл тэмүүллээ алддаг. Өөрөөсөө дээгүүр хэн нэгэнтэй харьцуулбал өөрийгөө голж тэдэнтэй харьцуулахад хичнээн бага агсан гэдэгтэй л анхаарлаа хандуулдаг. Энэ бүхэн нийлээд хүнийг маш ихээр мохоож болох талтай. Хэрвээ та хэн нэгнийг хараад түүн шиг болох зориг тавьбал та тэр хүний амьдралын замыг дагаж байна гэсэн үг. Гэвч тэр зам магадгүй танихаас өөр бөгөөд мөрөөдөлдөө хүрэхэд чинь хэрэгтэй зам биш байх болно. Учир нь хүн бүр адилгүй. Очир алмаз үн цэнтэй байдаг нь молор шиг биш болохоор тэр. Молор эрдэнэч бадмаараг биш учраас үн цэнтэй байдаг. Бүх зүйл өөрийн гэсэн үзэсгэлэнтэй. Бид бүгдээрээ өөрийн байгаагаараа л онцгой. Жишээ нь хэрвээ загас бартай хэр хурдан гүүхээ харьцуулбал мэдээж өөртөө урам хугарна. Харин үнэндээ бараас хамаагүй илүү сэлж чадна. Энэнд л түүний үн цэн нь оршиж байгаа юм. Тиймээс өөрийгөө олоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийнхөө замаар явж өөртөөгөө өрсөлдөх хэрэгтэй. Өөртөө байхгүй зүйлийг хайхын оронд өөрт байгаа зүйлстэй, өөрийнхөө сайн хийж чаддаг зүйлстэй цагаа зарцуулах хэрэгтэй. Өөрөөрөө байснаар алдаж онож болохч үр дүн нь ямар ч байлаа гэсэн тэр бол чиний хувьд хүрч чадах хамгийн сайн үр дүн байх болно. Чи одоо гайхаж байж магадгүй. Би яагаад тэмцээнд хожигдчих вэ? Би яагаад найзууд шигээ шалгалтаа сайн өгч чадсангүй вэ? Би ажлын ярилцлага ямар муу өгчих вэ? Би хамгийн сайндаа ийм л байж чадах байсан юм гэж үү? Харин энэ бол чиний хувьд тухайн мөчөд тохиолдсон нөхцөл байдлаас болж гарсан хамгийн сайн үр дүн байсан. Би нэг жишээ хэлье. Нэг гүйлтийн тамирчин тэмцээнийхээ урд шөнө нь унтаж чадаагүйгээсээ болоод сайн амарч чадалгүй бэлдэж байсан шигээ хангалттай ирч хүчгүй байснаас болж 4-р байранд орчихжээ. Тэр үүндээ харамсаж хэрвээ сайн амарч чадсан байсан бол илүү сайн гүйж чадах байсан гэж бодон хамгийн сайнаараа гүйж чадаагүйдээ өөрийгөө буруутгав. Гэвч бодит байдал дээр тэр хангалттай амарч чадаагүй цаг хугацаагаа буцааж чадахгүй юм. Эцсийн эцэст бид юм бүхнийг удирдах чадахгүй. Бидний хүсснээр болоогүй, бүтээгүй, юу ч өөрчилж чадахгүй гэсэн үг. Тухайн нөхцөл байж болох хамгийн сайн үр дүн л үнэхээр тэр байсан. Инкийг мэдсэн бол би тэгж хийхгүй байсан. Би тэгж хийгээгүй бол одоо байгаа шигээ байхгүй л байх байсан. Гих зэргээр бидний толгой доторх хоолой үргэлж бидэнд иймэрхүү зүйлийг хэлж байдаг. Эдгээр нь урам хугарсан зүйлсээ засахыг хүссэн бидний горьдлох хүлээлтээс гарч байдаг бөгөөд харин бодит байдал дээр бид нэгэнт болчихсон зүйлийг засахын тулд цаг хугацааг эргүүлэх боломжгүй юм. Тэгээд бид засч чадахгүй болохоор энэ нь бидний буруугаас болсон гэж бодон өөрсдийгөө буруутгасаар л байдаг. Гэхдээ хичнээн өөрсдийгөө буруутгалаа гэд бид өнгөрснийг өөрчилж чадахгүй шүү дээ. Тийм болохоор өөрийгөө буруутгахаас болиулж чадах ганц зүйл бол зөвхөн надаас болж тийм зүйл болоогүй гэдгийг ойлгох явдал юм. 4-т орсон тамирчин шөнө унтахдаа сэтгэл нь хэтэрхий догдолсноос болсон хэрэг биш байлаа. Өөр хэд хэдэн зүйл нөлөөлсөн байв. Эхний 3-т орсон тамирчид тэрнээс 6 сараар илүү бэлтгэл хийсэн бөгөөд уралдааны замыг илүү сайн мэддэг байж түүгэрч зогсохгүй. Өөр нэг тамирчин тэр өдөр замын төгжрлээс болоод тэмцээндээ ирж чадаагүй байв. Барилгын ажлаас болж зам төгжирсэн байжээ. Цахилгааны шонг засахаар тэнд барилгын ажил хийгдэж байсан байна. Тэр шон цахилгаан цагснаас болж эвдэрсэн ба хүчтэй шуурганаас болж цахилгаан цагсан байв. Урд шөнө тэгж шуурга шуураагүй байсан бол тэр тамирчин уралдаандаа ирж манай тамирчин бүр 5-р байранд орох байжээ. Ийм юм болох өөр зөндөө шалтгаан байгаа. Ямар нэгэн зүйл болоход зөвхөн биднээс болж тийм юм болсон гэсэн үг биш бөгөөд бид хизээч өнгөрсөн лөө буцаж очиод түүнийг өөрчилж чадахгүй. Тийм болохоор хэрвээ өөртөө урам хугарснаа эргэн санавал өөрийгөө буруутгахаа аль болох багасгаж илүү ойлгох гэж хичээн өөрт чинь тохиолдсон зүйлсийг хүлээн зөвшөөрч чаддаг болоход суралцах хэрэгтэй юм шүү.